Хэлсэн үгнээсээ хэдхэн хоногийн дотор буцдаг улс төрчид хэн бэ? Бортегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулагчдыг сонгуульруулна. Оюутан хөрөнгө оруулагчдтай хийж байгаа хэлэлцээрийг оны эхний хагаст эцэслэн гэлээ. Ором төргийн үзэгчдээ цаг 7:10 Тэнгэр телевиз баасан гарагийн 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэхэд бэлэн боллоо. Би хөтлөгч Ариун Туул энэ цагт ажиллана. Олборлолт хийж ч эхлээгүй Бортегийн ордыг тойрсон улс төржилт намжаад удаагүй байна. Харин цаашид энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадах хөрөнгө оруулагчдыг засгийн газар хайж байна. Хөрөнгө оруулагч таал өөрсдөө хөрөнгө оруулж эрсдлээч үүрэх юм байна. Мөн одоогийн үндэсний баялагын сангийн тухай хуулийн дагуу өрөөгөөжийнх нь 51-ээс дээш хувийг Монгол улсын иргэдэд хүртэнэ. За лиценз ч мөн адил Эрдэнэс 5 толгой компани мэдээлэл хийвэр үлдэнэ гэж албаныхан мэдээллээ. Таванлагын бүлэг ордын нэг болох Бортегийн ордод олборлолт хийж эхэлсэн эхлээгүйг хардлага одоо хэрнээ олон нийтийг төөргөдөлтэй. За тэгвэл энэ ордод өнөөдрийг хүртэл нэгч тоон нүүрс олборлож хөрс хуулаагүй гэдгийг албаныхан батлан хэлж байна. За учир нь Бортегийн орд дахь нүүрсийг шууд экспортод гаргах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй наймаа гэж салбарынхан үздэг. Тодорхойлбол Бортегийн орд дахь нүүрсний үнэлэг нь 24% буюу сул коксжих нүүрс юм байна. За ийм нүүрсийг шууд экспортлбол хямд зарах нь тодорхой. Харин баяжуулж байж экспортлох нь эдийн засгийн хувьд илүү ашигтай гэсэн үг юм аа. За энд хэдэн жилийн өмнө баяжуулах үйлдвэр барих тендер зарлаж энэ тендерт Адмирал компани шалгарсан байдаг. Харин өнгөрсөн оны 10 дугаар сард прокурорын шийдвэрээр Адмирал компани баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг төр зогсоож битүүмжилсэн байдаг. За мөн баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятад ажилчдыг нутаг уцаан объектуудыг нь лацадсан байдаг. Харин цаашид Бортегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулагч компанид баяжуулах үйлдвэр барих шаардлагыг тавьж байгаа юм байна. Шалгарсан хөрөнгө оруулагч бол дэвшилтэт технологи, нүүрс баяжуулах, төмөр зам, автозам гэд яг энэ ордын ашиглалтай холбоотой бүхий л хөрөнгө оруулалтад гэвэл хөрөнгө оруулагч өөрөө хариуцсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэс 5 толгой компани зүгээс бол ямар нэгэн хөрөнгө оруулалт буюу одоо их ус өрөөлөл гаргахгүйгээр эндээсээ бол ашгаа хүртээд явна. За нөгөө талаас татвар хураамж төлбөр гэх мэтлэн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх одоо татвар хураамж төлбөрүүд бол мэдээж Монгол улсын өгөөж талдаа бол ороод явна. За тэгээд Эрдэнэс 5 толгой болон Эрдэнэс Монгол нэгдлийн зүгээс бол орлогын тодорхой хувь дээр нэмэх нь үнийн өсөлтийн хувь гэдэг байдлаар одоо бол ашгаа бол хүртэж явах энэ загварыг бол сонгосон байна. Лиценз бол Монголын талд засгийн газарт Эрдэнэс 5 толгой 100% хадгалагдана. Ямар нэгэн байдлаар лиценз шилжүүлэхгүй гэдэг ийм зарчим барьж байгаа. За хөрөнгө оруулагчтай өөрсдөө саналаа ирүүлэх баг. Шийдвэрийг мэдээж Монголын улсын засгийн газар их хурл гаргана. Төслийн эрсдлийг хөрөнгө оруулагч өрнө. Өгөөжийг харин засгийн газар өөрсдөө үрэх авах ийм одоо том агуулгыг агуулж байгаа. Өнөөдрөөс эхлэн хөрөнгө оруулах хүсэлтээ дотоод гадаадын аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлэх боломжтой гэлээ. За 1 сарын хугацаанд ирсэн материалуудыг засгийн газар улсын хурлд танилцуулах юм байна. За хөрөнгө оруулагчаа шалгаруулсны дараа хөрс хуулалтыг энэ ондоо багтааж эхлүүлэх боломжтой гэж тооцжээ. Үндсэндээ 2028 оноос эхлэн энэ ордын бүтээгдэхүүнийг борлуулж эхлэхээр тооцож байгаа юм байна. Харин хэр хэмжээний өргөөж Монголын ард түмэнд эрхийг одоогоор баримжааж хэлэх боломжгүй гэдгийг албаныхан хэлж байна. Өнөөдөр ардчлалын ордны гадна талбайд ардчлалын гэрээгээ гардуулах арга хэмжээ боллоо. За энэ арга хэмжээнд өдрийн од мэт ховор сонин хүн гол дүрээр тодрон гарч ирсэн нь төрийн ордонд ажиллаа хийдэггүй гишүүдийг тасралтаараа тэргүүлдэг улсын хурлын гишүүн Халтмаагийн Баттулга байсан юм а. Ерөнхийлөгч асан Баттулгын хувьд дэлхийн техник донцолгоод буй Жеффри Эйнштейнтэй харилцан амралтай байсан нь Америк нэгдсэн улсын хууль зүйн яамны нууцын зэрэгээс гаргасан цахим шуудангуудаас нэг нь тодорхой болсон. Тус цахим шууданд Баттулгын нэр 81 удаа дурдгсан. Зуучлагч нь 14 жилийн өмнө Америк нэгдсэн улсын иргэн шилтэй болж 11 жилийн өмнө дөрвсөн Баттулгын туслах Гамбат болж тарсан. Гамбат нь Баттулгын 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үеийн процессыг нэгэнгүй Эйнштейн тайлагнаснаас гадна улс төрийн албан шийдвэр Монголд офшор бүснийг крипто валют нэвтрүүлэх зэрэг асуудал ярьсан нь илчлэгдсэн. Үүнээс гадна Баттулгын өмнөөс тэр танд дэмжлэг үзүүлсэн талархал илэрхийлж байна. Дамжуулж өгөөрэй гэсэн одоо ажил эхэллээ. Та өргөжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна хэмээн үгийг нь дамжуулдаг байсан нь тодорхой харагддаг.
Хуулиараа батуулга бол сонгуулийн хууль зөрчсөн цаашилбал үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн тооцогдно. Тохиолбол гадны орноос санхүүжиж сонгуульд оролцсон гэдгээрээ эрүүгийн хуулийн 14-ийн 5 дугаар зүйл иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажил саад хийх 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхээ хязгаарлах хүртэл ялтай. Мөн эрүүгийн хуулийн 19-2 дугаар зүйл төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах зэрэгт холбогдох эрх зүй үүснэ. Гэтэл ийм ноцтой хэрэгт хөдөлгөшгүй баримтаар нэр холбогдчиход байгаа X ерөнхийлөгчөөс шинэ удирдлага, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болж сөрөг хүчний үүргээ биелүүлж эхэлж алдагдсан нэр хүндээ арайг эсэргээж буй арчилсан нам зайгаа барих нь битгий хэл хариуцлага тооцож намын гишүүнчлээсээ дүтгэлзүүлэх хүртэл алхмыг зориглон хийх учиртай. Түүнчлэн батулга гэхээр оюун эрдэнэ гэхээр батлага гэж ойлгогдох мөнхийн хамаарал бий болсон. Ойрын өдрүүдэд оюун эрдэнэтэй ч холбоотой ноцтой баримтууд дэлгэгдсэн. Гэтэл арчилсан намын дарга цогт гэрэл нүүр буруулах нь бүхэл өнөөдрийн арга хэмжээндээр батулгын сүудэрт дарагдан харагдсан нь чухамдаа энэ намын жинхэнэ дарга нь хэмбэ гэх хэрэгэлцээг төрүүлээд орхилоо. Энэ мэт улс төрчдөөсөө салж чадахгүй бол арчилсан намын шинжил давхар дараалсан ялт байгуулна гэдэгт иргэд сонгогчдод итгэх хэсэг нь юу л бол. Мэдээ үргэлжлэж байна. За, жолооч нар торгуулийн мэдээллээ TPay, Цэг, Gov.cg эмээн сайтаас харах боломжтой болжээ. Тодорхойлбол хиймэл оюун суурилсан хяналтын камер ажиллаж ихэснээр жолооч нар 14 хоногийн дотор торгуулаа төлсөн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг. За, гэтэл энэ хугацаанд амжиж торгуулаа төлье гэтэл хаана хандах нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байгаа юм а. Торгуулийн мэдээлэл авдаг смарт кар, торгуулцыг эмээн зэрэг аппликейшнүүд ажиллахаа болж улмаар торгуулаа хугацаанд нь төлж чадахгүй байна гэх гомдолж цахим орчинд тасарсангүй. За, харин торгуулийн мэдээлэл авдаг цоо шинэ платформыг гаргасан учраас хуучин аппликейшнүүд ажиллаханаас гарчээ. Жолооч нар торгуулаа 14 хоногийн дотор төлөхгүй бол торгуулийн хэмжээ 50%-аар нэмэгддэг. Энэ хугацаанд дамжуулж торгуулаа төлөхийг хэн хөнгүүл хичээх нь мэдээж. Гэтэл уцанд нь торгуулийн хуудас мессежээр ирж байгаач төлөлт хийх гэхээр болохгүй байсан тухай жолооч нар хэллээ. Хаанаас яаж төлөлтөө хийхээ мэдэхгүй явсаар торгуул нь үржигдэж. Монголиа баримт эдэртэй харагдахгүй шүү дээ. Тэгэд энэ торгуулсан 2-3 торгуулсан байгаа тэр нь юусаа харагдахгүй. Мессеж ирчээд юусаа юу байхгүй шүү дээ. Тэгэд нэг одоо 14 хоногийн дотор 50% хөнгөлөлттэй яагаад нэгээд байна шүү дээ. Тэрнийх нь хугацаанд нь төлж ихээр одоо хитэрчж байгаа байна. Тэгээд мөнгөний илүүтэй гараад байгаа юм шүү. Юм болгондоо одоо тэгэл тэр болж исэн юмыг болохгүй болчихлоо шүү дээ. Тэр чинь өндөрлөлттэй шүү дээ. Ер нь бол системийн жоо удаашралтай. Алдаа заагаад байлээ. Сүлжээний алдаа зааж нэгээд ачаалал үүсгээд тэгээд нөгөө систем нь бүрэн гүйцэд хэмээ ажиллахгүй иймэрхүү хүндрэл гараад байвал ашиглаад бол хэрэггүй л байна. Торох шаардлагагүй юм дээр ч торгуул бичигдсэн юм шиг. Ерөөсө угаасаа энэ улс орн ч ард иргэдийнхээ керманыг яаж хоослох вэ гэдэг дээр л илүү анхаарат байгаа юм шиг санагдсан шүү дээ. Торгуулийн мэдээллийг хардаг сайт, аппликейшнүүд бүгд ажиллагаагүй болсон. Учир нь сангийн яам улсын прокурорын ерөнхий газраас хамтран шинэ платформыг үүсгэжээ. Тодорхойлбол зөрчил мэдээллийн нэгдсэн сан гэх нэртэй шинэ сан үүсгэж, торгуул шалгах төлөх үйлчилгээг нэг дор төвлөрүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 1 сараас хойш жолооч нар зөвхөн Монголиа болон сангийн яамны тодорхой сайтаас торгуулаа төлнө. Гэхдээ тухайн систем зөрчил болон торгуулийн төлбөрийг бүх төрлөөр төлөх системийн хөгжүүлэлт нь хараахан хийгдээгүй. Одоогоор тээврийн хэрэгслийн өмчлөгчийн регистрийн дугаар эсвэл торгуулийн нэхэмжлэгийн дугаараар хайж төлбөрөө төлөх ёстой байна. Энэ нь болохоор улсын хэмжээнд одоо үйлдвэрсэн зөрчлийн талаарх мэдээллийг одоо нэг их сурвалжилт нэвтрүүлж төвлөрүүлж нэгдсэн байдлаар ашиглах юм боломжийг бүрдүүлсэн байна. Сангийн яамны TPay, Gov.cg эмээн гэсэн
одоо сайтаар нэвтрэн орж одоо тухайн жолооч өөрийн одоо регистрийн дугаараар торгуулаа хайгаад шалгаад ингээд төлөх юм боломжтой байгаа. Угтаа бол торгуулийн мэдээллээ хараад төлөх боломжтой хэд хэдэн сайт, аппликейшнүүд бий. Гэтэл дахин шив шинээр сайт үүсгэж жолооч нарыг төөрөгдөлд оруулж байгаад олон нийт бухимдалтай байна. Хуучнаа сайжруулан явах боломжтой атал өөр бүтэц хариуцах нэрээр иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж байгааг ч хэлж байлаа. Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөн ихсдэг. Ялангуяа гэр хороолол руу чиглэсэн хөдөлгөөний урсгал эрс нэмэгдэхийг тээврийн цагдаагийн албанаас онцолж байгаа юм а. Тийм ч учраас гол хүн хүчээ гэр хорооллын урсгал руу хуваарлж байгаа гэлээ. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд гудамж замын хөдөлгөөн болон хөдөлгөөнд замын эргүүлийг нэмэгдүүлжээ. Цагдаагийн байгууллага сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. За иргэд айл хэсэх орон нутг руу зорчих шинийн нэгний өглөө нар харах зэргээр замын ачаалал эрс нэмэгддэг байна. За замын хөдөлгөөний ачаалал ихсэж байгаа үед иргэдийг замын хөдөлгөөний дүрмийг баримтлан соёлтой зорчиж хүлээцтэй хандахыг сэрэмжлүүлж байна. Хамгийн гол нь тээврийн хэрэгслээ зориултын зогсоолд тавих, гэр хорооллын гудамж талбай зогсоолгүйгээр хашаандаа байрлуулах зэрэг нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад дэмтэглээ. Тиймээс цагдаагийн алба хаагчид хүн хүчээ түлхүү гэр хороол руу төвлөрүүлнэ. Баярын өдрүүдэд иргэдийн орон нутг руу зорчих хөдөлгөөнч нэмэгддэг. Тиймээс орон нутгийн зам дээр гарч буй ихэнх хослын шалтгаан нь хурд хэтрүүлэх. За иргэдийг хол замд явахдаа хурдаа тохируулахыг уриалж байна. Байгууллагаас яг Монгол Түмний уламж сарчны баяр ойрцонтой холбоотойгоор нөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилждэг. За иргэдийнхээ одоо амар тайван аюулгүй сарчин дээр сайхан шилжихийн тулд цагдаагийн байгууллагаас одоо гудам замын хөдөлгөөн болон хөдөлгөөнд эргүүл дээрээ бол онцгойлон хүн хүчээ бол нэмэгдүүлдэг байгаа. За жилийн сарчны баярын өдрүүд дээр бол гэр орол руу чиглэсэн хөдөлгөөний хүчин бол эрс нэмэгддэг. За энэ жилийн хувьд бол одоо хүн хүчээ гол төлөв гэр орол руу хяналттай төлхөө тавьж байгаа. За шинийн нэгний өглөө иргэд маань нар харахаар зордог. За энэ үедээ одоо химрээ, чингэлтэй хайрхан, сүнгээ хайрхан, банзүрх хайрхан гээл цаашаа зүүн тишгаа налаах руу гардаг гэсэн эдгээр чиглэлээр бол албаагч нараа хүн хүчээ бол хуваарлна. За хамгийн гол нь иргэд маань бие биендээ хүлээцтэй дүгмэн баримталж аваарай гэдгээс зөвлөж хэлмээр байна. За тэгээд дээрээс нь ерөөдөө яг энэ тухайн одоо гэр орол руу чиглэж байгаа зүйл дээр бас иргэд маань тээврийн хэрэгслийг албан ёсны зол дээр тавих. За мөн дээрээс нь одоо ойр дорны хамаатан садны хүмүүсийг яг гашаар гоо машиныг оруулах зогсоох тийм ээ. Энэ зүйлүүдээс шалтгаалаад хөдөлгөөний эрчим ачаал бас багасгах гэсэн тооцоолбор гаргацсан. За хүн хүчээ бол төлхөө гэр орол руу чиглүүлсэн. Тээврийн цагдаагийн албанаас баярын өдрүүдэд орон нутгийн чиглэл тээврийн хэрэгслийн урсгал огцом нэмэгддэг тул шалган нэвтрүүлэх болон хөдөлгөөн тэргүүлийн хяналтыг нэмэгдүүлэн ажиллана гэлээ. Ялангуяа хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй зорчих, согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ жолоо барих зэрэг зөрчилд хатуу хяналт тавих юм байна. Мөн бага насны хүүхдийг зориултын хамгаалтын суудалд тээвэрлэх, холын замд харахаас өмнө тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах, за ядарсан үедээ жолоо барихгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Риотинто засгийн группийн гүйцэтгэх захирал KT Jackson-ы хариу загтлыг Монгол Улсын ерөнхий сайд Зандан шатарт гардуулан өглөө. За энэ хариу загталд Монгол Улсын ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсгүүд Риотинтотой оюут толгой компани асуудлаар хэлэлцээ хийж байгааг бүрэн дэмжиж, бодит өр өгөөжөд тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж байгаа талаар дурдсан байна. За Риотинто компаниг гүйцэтгэх захирал ерөнхий сайдад энэ оны 2 дугаар сарын 5-ны өдөр илгээсэн загтлаа. За оюутлогын үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах, талуудын нэгдмэл ашиг сонирхол тулгуурсан нээлттэй үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон. Харин Риотинто засгийн группийн гүйцэтгэх захирал KT Jackson оюутлогын уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол улсад өрлөх буюу үндсэн хуульд заасан 53-аас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. За зээлийнхүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг ажлын хэсэгт хөрвүүлсэн. За үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэсэн байна. Ойрын хугацааны асуудлуудыг шийдвэрлэх зээлийнхүү менежментийн төлбөр төслийн үргэлжлэхийг нэмэгдүүлэх. Монголын ард түмэнд өгөөжийн дийлэнх хэсэг нь оногдож байх. Хуулийн зарчинд дэвшүүлэн бодит шаардлагуудыг хэрэгжүүлэх. Бодиттой үр дүн гаргах шаардлагатай байна. Өмнө явж ирсэн найдал яриа хэлцээг сүнжруулах, хэлцээний агуулгыг бүдгэрүүлэх, удаашруулах байдлаар явуулахгүй.
гэдгийг одоо айл талдаа гадаг ойлгож бүдэд үр дүн гаргаж ажиллах шаардлагатай байна. Одоо оюутлын менежментийн зүгээс ч гэсэн энэ асуудал маань менежментийн гэрээний асуудал илүү тодорхой болоосой гэсэн одоо хүсэл эрмэлзэл өндөр байдаг. Маш яралтай тодорхой хэмжээний үр дүнд хүрэх бол өндөр байгаа. Оюутлогоос очих үр өгөөжийг бас аль талдаа нэмэгдүүлэх. Ялангуяа Монгол улсын талд бол үр өгөөжийг 53-аас доошгүй хувьд бол заавал барих ёстой гэсэн дээр бол бид нар үндсэн хуулийн 6-гийн 2-т нийцүүлэн бол энэ дээр ажиллаж байгаа ерөн цааш ч гэсэн ялангуяа Эрдэнэс оюутлогоо компани болон засгийн газраас томилогдсон ажлын хэсгийнтэй бол хамтран ажиллахад бэлэн байгаа. Ерөнхий сайд Зандар шитрийн гаргасан саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж асуудлуудыг үе шатаагаар шийдвэрлэн энэ оны эхний хагас багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдсэн байна. За оюутлогын компани зүгээс засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэгдэж байгаагаа илэрхийлж төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ. Үзэгчдээ Тэнгэрлэгчийн доллар мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал эхнээсээ тодорхой болж эхэлсэн. Иймдээч Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашигладаг Зэс Эрдэнийн хувь компанитай засгийн газар ямар хилцэл хийх нь анхаарал татаж байгаа юм а. Энэ компани бүх хувьцаа хувийн компани хувь хүмүүсийн нэрээр байдаг. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Алтан хуйг гэдэг хүн Орхон аймгийн 20,000 гаруй иргэнийг цуглуулсан Зэс Эрдэнийн хувь хувьцаат компанийг байгуулж Эрдэнэт үйлдвэрийн зэс овоолгыг 3 жилийн турш ашиглах гэрээг үзгэлсэн байдаг. За анх хувьцаат компани байсан ч удалгүй хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон. Энэ компани 70%-ийг Blue Moon Metals, үлдсэн 30%-ийг Орхон аймгийн 24,552 иргэн эзэмшдэг. Зэс Эрдэнийн хувь компани дийлэн хувийг эзэмшдэг Blue Moon Metals-ийн гүйцэтгэх захирал нь Инх тайвны Батбаяр. За тэрээр 2020 оноос хойш улсын хурлын гишүүнээр ажиллаж яваа Инх тайвны Батамгалангийн төрсөн дүү юм а. Тэгвэл өнөөдөр мэдээлэл хийнэ гэж хэвлэлийнхнийг дуулсан хувьцаа эзэмшигчид нь хоорондоо маргалдаж үймэн самуу дэгдэлээ. Дараагийн мэдээ. За нийгмийн сайн сайхны төлөө бодит үйл хэрэг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Net Capital санхүүгийн групп Бундан төрийн бус байгууллагын зүрх мартахгүй төсөөлтөнд нэгдэж хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай 24 хүүхдийн хаалгааны зардлыг дэмжиж хайраар дүүрэн 24 зүрх санаачлагыг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Зүрх мартахгүй төсөл 2020 оноос хойш Монгол орны аслагдсан бүс нутагт амьдардаг зүрхний төрөлхийн гажигтай эмчилгээний зардалгүй хүүхдүүдэд үн төлбөргүй үзлэг онцлогоо мис засал хийж буй төсөл юм. За зүрх мартахгүй төслийн баг 2020 оноос хойш Монгол улсын 3 удаа бүтэн тойрч 54,600 орчим хүүхдэд үзлэг онцлогоо хийж 1,700 гаруй хүүхдэд амьдрал бэлгэлсэн байна. Харин энэ онд Net Capital санхүүгийн байгууллагын дэмжлэгээр дахин 24 хүүхдэд эрүүл зүрх бэлгэлэх боломжтой олжээ. За Net Capital санхүүгийн групп нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, спортын салбаруудад чиглэсэн хамтын ажиллагаа ивентэтгэлгийг тогтмол хэрэгжүүлдэг байна. За энэ удаа эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд зүрх мартахгүй төсөлтэй 2 дахь удаага хамтран ажиллахаар болж байна. Компанийн хувьд бол нийгмийн рүү чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд яг бодиттой өгөөж өгч чадах төслүүдийнхаа хүрээнд зүрх мартахгүй хүүхдийн сангийн одоо санаачлагыг хэрэгжүүлж байгаа зүрх мартахгүй төсөлтэй бол одоо хайраар дөрөн 24 зүрх гэдэг энэ санаачлагыг хэрэгжүүлээд зүрх мартахгүй төслийг одоо ивент тэгээд хамтан ажиллах нь маш таатай байна. За энэ хүрээнд яг тэрийг ингээд олж харснаар гэх юм бол одоо энэ зүрхний гажигтай төрж байгаа хүүхдүүдийг одоо эрт онцлоод
эрт ингээд засалгээд одоо хагалгаан хийж чадах юм бол аврагдах бүрэн боломжтой гэдэг үндсэн дээр нэг өсөндөө энэ эдгээр 24 хүүхдэд одоо гэрэлт ирээдүй биелүүлж боломжийг бий болгохын хүрээнд одоо энэ зүрх мартахгүй төслөө сонгож хамтран ажиллаж байна. Тэгээд ирэх одоо энэ 24 хайраа гэрэлтэх зүрхтэйгээ дараа жилдээ уулзах байх. Одоо би хаймаа баяртай. За тэгээ ирээдүйд ч гэсэн 24-өр гэлтгүү одоо өшөө олон зүрхүүдийг орохын төлөө манай бол бас хамтарч ажиллах болно гэдгийг хэлэх таттай байна. Зүрх мартахгүй төсөл яа 5 жил гарan болж байна. 5 жил хагас болж байна. Энэ хооронд бид нэр Монгол орны бүтэн 3 таараа 50,000 гаруй хүүхэд үзсэн. Тэндээс хагалгааны залттай 1700 хүүхдэд зүрх нэмэлсэл хийсэн амжилттай болсон байгаа. Тэр үйлбэл эхний үр дүнгууд нь гараад эхэлж байгаа. Net Capital банк ус байгууллага дотроос хамгийн айхтар улс ортой том төслүүд хэрэгжүүлдэг компани болохоор бид нарыг тоогоод, манай төслийг тоогоод, манай хүүхдүүдийг тоогоод тусламж хандаа өгч байгаад маш их баярлж. Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага эмч мэрэгчлэнүүдийн ур чадвар олон нийтийн халуун сэтгэл нэгдснээр бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлгэлэх үйлс үргэлжилсээр байна. Хараар дүүрэн 24 зүрх санаачлага, 24 гэр бүлд инээмсэглэл, 24 хүүхдэд мөрөөдлөө биелүүлэх боломж, 24 ирээдүйд шинэ итгэл найдвар бэлгэлж буй үн цэнтэй хөрөнгө оруулалт болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль эрх зүйн орчин хангалтгүйгээс болж шүүхийн шийдвэрийн дагуу хохирол барагдуулах хэрэгжилт тун тааруу байгааг холбогдох албаныхан хэлж байгаа юм а. Үүнээс болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл явц 3-аас 5 жил болж удаашрах, зарим тохиолдолд хохирогчид нөхөн төлбөрөө авч чадахгүйд хүрч байгаа юм. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахар болжээ. Тухайлбал авилгатай тэмцэх газраас авилгын хэргийг илрүүлж хөрөнгийг нь шүүхийн шийдвэрийн дагуу хуран авдаг. Гэтэл авилгын мөнгөө нуун дарагдуулах арга мэхэн улам нарийсэж гадаадын айл нэг улсын дансанд хийх эсвэл үл хөдлөх хөрөнгө болгочихдог. Хэдийгээр хуулийн байгууллага энэ мэд хууль бус хөрөнгийг илрүүлдэгч Монгол улсад буцаан авах хуулийн тодорхой гаргалгаа байдаггүйгээс болж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж чаддгүй гэлээ. Ганц авилгач биш бусад иргэний хэрэг дээр ч ялгаагүй нөхөн төлбөрөө гаргуулж хохирлоо барагдуулж чадахгүй байна. Өнгөрсөн жил нийт гэмт хэргийн улмаас 4.2 их 80 төгрөгийн хохирол учирсан ч ердөө 21%-ийг нь л барагдуулжээ. Шүүхтэр очиод ингээд шийдвэрж байгаа хугацаа бол харилцаа адилгүй. Тэгээд дорой 3-аас 5 жил болж ингээд удаашрдаг. Тэгээд нөгөө шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна л гэдэг. Гэтэл өнөөдөр дагаж мөрж байгаа процессын хууль нь өөрөө тийм боломжуудыг олгоцсон. Нэгсэндээ төлбөр төлөгчөөс төлбөр авахчаас илүү төлбөр төлөгчийн илүү ихтэй. Манай өнөөдрийн дагаж мөрж байгаа хууль маань өөрөө маш их юм ерөнхий зохицуулт ихтэй. Тэрийг наривч чадахгүй одоо хувьцаанаас яаж гүйцэтгэлийн ажиллагааг явуулах юм, патентээс яаж явуулах юм, оюуны хэмжээс яаж явуулах юм, за энэ лицензээс яаж явуулах юм гэх одоо сүүлийн үеийн криптобалют гээд маш их одоо янз янзын юунууд гарч ирж байна. Тэгэхээр энэ бохолгон энэ гарч байгаа энэ сүүлийн үеийн гарч байгаа энэ өөрчлөлтүүд дээр явуулах процессын ажиллагааг бас наривчилж өгөх зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг сайжруулахын тулд хувийн хөвшилтэд хамтран ажиллах шаардлагатай гэлээ. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дангаараа гүйцэтгэх ажлаа явуулж хүчрэхгүйд хүрсэн. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу хохирол төлөвлөх процессыг хувийн хөвшилд шилжүүлэхийг хуулийн төслийн шинжилсэн найруулгад тусгажээ. Мөн гэр бүл салгалтын тохиолдолд бүрд хүүхдийн тэтгэмж олголт ердөө 50%. Тодорхойлбол тэтгэмж өгөх боломжгүй эцэг эхийг ажилд зуучилж тэтгэмж өгөх боломжийг нь бүрдүүлэхээр шинжилсэн хуулийн төсөлд тусгажээ. 100 бэлдэх болохын төлөө бид ажиллах хэрэгтэй. Энэ цаана хүүхд ирэх шиг байна. Тэгэхээр энэ дээр төр оролцож үнэхээр одоо хохирлоод тэр хүүхдийн тэтгэмж төлөх боломжгүй байгаа нөхцөлд төр өмнөөс нь тэр төлдөг тэр эрх зүйн тогтолцоо бий болгоно. Эргээд тэр төлөх ёстой этгээд нь харин тэр манай одоо тэр санд эргээд тэр тухайн хугацаа хуваарийн дагуу төлдөг энэ одоо эрх зүйныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шоронд ялаа эдэлж байгаа хүмүүс бусдад учруулсан хохирлоо барагдуулахын тулд ажил хийх боломжийг сайжруулна. Ингэхдээ Монгол улсад хэрэгжих мега төслүүд дээр ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлнэ. Энэ нь ялын хугацаа дуусны дараач ажил хийх боломжийг нээх нэг гарц гэлээ.
Зарим улс төрчид ард түмэнд таалагдаж анхаарал татахын тулд юу ч ярихаас буцдаггүй. Харин зарим нь ор үндэслэлгүй зүйлээр олон нийтийг төөрөгдүүлж тархийг нь угаахаасаа ичдэггүй. Ямар сандал төмөр зам байрснаар Хятадаас Монгол руу танк орж ирнэ гэж ярьж байсан хүн өнөөдрийг хэрн төр түшилцэж яваа нь хоржоонтой. Бүр Багнуурын цахилгаан станц баригдчих бол бусад станцууд зогсноо гэж ярьж байсан хүн хүртэл насаараа улсын хурлын гишүүн хийгээд явж байна. Энэ мэт хэлсэн ярьсандаа хариуцлага хүлээдэггүй, шүлсэн хатаж амжаачгүй байхад өөр зүйлс ярьдаг улс төрчдийг хөтөлбөрийн энэ хэсэгт иргэн сануулж байна. 2 жилийн дараа Монголд тог тасарсан хിവэр байвал би улс төрөөс явна гэж хэлж байсан Дорчханд гишүүн одоо ч сайдын судалтай зурлцсан хിവэр байна. Тэрээр ам нэх болгондоо эрчим хүчний реформ гэж ярьдагч бодит байдал дээр нийслэлчүүд цахилгааны хязгаарлалттай харанхуй өдрүүдийг өнгөрүүлсэн саях юм а. 2-3 жилийн дараа Монгол улс тог тасарна гэдэг асуудал байхгүй болно. Энийг харин би хариуцлагатайгаар хэлчихэ. Тэгэхээр өнөөдөр тог байхгүй байна. Дорчханд юу мөрөөдөл яриад байгаа юм бэ? Юу экспорт яриад байгаа юм бэ гэж шүүмжилж байгааг ойлгож байна. Ахтай бодит байдал дээр энэ боломжтой. Энийг ажил хэрэг болгох юм. 2-3 жилийн дараа хэрвээ эрчим хүчээр өөрийгөө хангаж чаддаггүй, эрчим хүчний экспортыг эхлүүлж чадаагүй байх юм бол би хариуцлага хүлээгээд Монголын улс төрөөс бол өөрөө зүгээр явхад бэлэн байна гэж хэлж байгаа. Дараагийн худлаа ирсэн хүн бол сангийн сайд Жавхлан. Тэрээр 2025 оны төсвийг тодтогохгүй гэж оюун өрний танхимд ажиллаж байхдаа гүрийж байсан. Тодтогох нөхцөл үүсээгүй гэж ирээд л хуулийн заалтууд уншиж улсын хурлын гишүүдийн амийг таглаж байсан. Гэтэл тэрээр Зандан шатрын засгийн газар байгуулагдмагц төсөвт тодтогох хийхээс өөр аргагүй гэж ирсэн байдаг. Төсвийн сургуулийн дээр байдаг шүү дээ 34 заалтан дээр одоо 4 заалт бүхий ийм зүйл байдаг. Тэрний одоо 34-1-3 дээр юу гэж байдаг вэ гэхээр төсвийн эргэлзэн зэрэгч нарын хооронд зохицуултыг шаардлага үүсвэл төсвийн тодтол хийнэ гэсэн. Ийм одоо хуулийн үндслэлээр засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа учраас тодтол хийнэ. За үүнийг дагуулад түрүүний миний хэлсэн хэмнэлтийн тодтолыг өргөн барихаар одоо бэлтгэл хангаад өнөөдөр танилцууллаа. Засгийн газрын бүтэц хүрэлтгүүн өөрчлөгдөж байгаа учраас төсөвт ч мөн дагаад тодтогол хийж байгаа гэж сангийн сайд өөрийгөө өмөрсөн. Гэтэл ерөнхий сайд Зандан шатар төсвийг тодтогож хэмнэлт хийхгүй бол эдийн засаг хөндгөн нөхцөлд орсныг хэлсэн нь Жавхлан сайдын үг худлаа эстийг нотолсон. Өөрөө өөрийнхөө үгийг үгүйсгэж хэлснээсээ буцдаг дараагийн улс төрч бол улсын хурлын гишүүн Цэнгүүн. Тэрээр хүүхдийн мөнгийг болигээд хэлчих зөрөгтэй хүн байхгүй гэж ярьсныхаа яг маргааш нь хүүхдийн мөнгийг өгөхгүй гэх асуудал байхгүй гэж бөөрөн хэлсэн байдаг. Тэгэд одоо чинь хүүхдийн мөнгийг болио гэд хэлчих зөрөгтэй хүн байдгүй. Хүүхдийн мөнгө нэг их 80 төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байгаа. Тэгэд энэ маань бол өөрөө иргэдэд сайхан харагдаж байгаа ч гэсэн бодит байдал дээр яадгүй гэхээр 100 мянган төгрөгийг бид нар өгч байгаа ч гэсэн дараа жил тэр 100 мянган төгрөгөөр юм авах гээд ороход дэлгүүрийн тэр нэг торооч дүүргэж чадахгүй л хиймэл мөнгө болгож бид нар тарааж байгаа шүү дээ. Тэгэд энэ бодиттой үнэн зүйл. Тэгэд энийг гараад хилж бид нар хүмүүс таалагдахгүй ч гэсэн зөв замлуугаа явахгүй бол манай улс чинь одоо Венецуэл боллоо штэ. Хүүхдийн мөнгө маань бол одоо хүн амын бодлоготой уялддаг учраас энэ одоо бодлого маань бол өөр үргэлжлэх ёстой одоо. Улс төрчид тэр дундаа улсын хурал засгийн газрын гишүүд хэлсэн үгэндээ эзэн болдог. За үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. За учир нь бодлого боловсруулагчдын амнаас гарч байгаа үг бүр иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. За гэтэл ингээд өөрөө өөрийнхөө хэлсэн үгийг үгүйсгээд байж болохгүй юм а. Долларын мэдээллийн хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. За Монголдо ганцхан гэгдэх үйлдвэрүүдийн нэг бол шаазангийн үйлдвэр. Харин энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэхэд тулгардаг хамгийн том асуудал нь мэргэжлийн хүний нөөц байдаг гэлээ. Учир нь манай улсад энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэггүй. За мөн татврын асуудал дараагийн том хүндрэл байдгаа гэдгийг энэ үйлдвэрийн үүсгэн байгуулагч хэлж байгаа юм а. Би одоо өөрөө бас тэр тухайн үед социализм үед тэр үйлдвэрт олон жил ажилласан болохоор бас энэ ч одоо мэргэжил болсон. Тэгээ энэ мэргэжлээ бас ер нь Монголдо ч бас одоо нэг үйлдвэртэй очихсан шаасан хийчихсэн босдол тэгж явсаар гал 2019 онд анх үйлдвэр байгуулчихсан. 19 оноос хойш яг хамгийн гол нь хүний нөөцийн асуудал жоох өндөрөөд байна. Яагаад гэвэл одоо тухайн үед ажиллаж байсан ус ихэнх нь одоо нас дээр болсон учраас яг мэргэжлийн хүн олдоход хэцүү. Одоо манайд бол нэг шат зураачаар нэг 3 байна, 4 байна л яг дүрс сойс өгсөн.
Би зүгээр сургууль шаардсангийн мэрэгжлийн мөнгө гэж одоо манад бол байхгүй сургууль байхгүй шүү дээ. Өөрөө ингээ яг хуу бэлдээд өөрөө ингээд энд зааж сургаж өгөөл ингээд зургуулаад янз бүрийн 2-3 хүүхд тавьчрал зургуулаад явандаа бүтээгдэхүүнээ бол болж өгөл нийт төрлийн олшруулахыг бодно. Нэгд хоёр дахь сабаглаа бодлоос ахвалаад тэгэл наацх юмас ахвалаад одоо сабаглаад бас хэрэгтэй байгаа юм бол тэр мэрийг яг бас компанитай хамтраад ярьж өрөөл бас болчихно гэж бодоод одоо тэр асуудлыг шийдэх гээл бас явж лээд. Ерөнхийдөө манайх бол 19 оноос хойш бол ихэлсэн. Гэхдээ яг одоо яг 100% одоо өстой гоё болчтой гэж хэлэхэд бол арай бас дутуу байгаа. Энэ бол яалтахгүй. Яг бол энэ зах зээл бас нэг хүмүүчний асуудал байна. Нэгд хоёрд бас бүр хөрөнгө мөнгөний асуудал гацчихъя гэж хэлэхгүй шүү дээ. Бас энэ чинь бас юм хийж байгаа юм чинь янз янзын бэрхшээл харна шүү дээ. Шууд дардан замаар бүх юм болдог бол болж өгөл 100% юм хийчих юм бодсон шүү дээ. Тэгэхээр бас цаг хугацааны асуудал гарна энэ дэр бол. Борлуулалтыг бол манайхаа одоо ингээд ямар ч одоохондоо бол нэрийн дэлгүүр байхгүй. Явандаа бид нар чи бүтээгдэхүүн нийт төлөвийг олон болгож ийж дэлгүүр асуудлыг шийдэхгүй болвол энэ цөөх юм дээр бол одоохондоо яг одоо хөргөлт маягаар ч юм уу тийм ээ. Тийм маягаар борлуулж байна. Тэгээ хүмүүс одоо фэйсбүүкээр одоо юугаар энэ реклам сурталчилгаа тэргүүд хийж л борлуулалтаа ер нь хэвчлэн тэгээд энэ өвөр монголчууд туваачууд увс руу тэр усуд бол бас сонирхдаг шүү дээ. Энэ шаазан мордоор энэ тэр манай үндэсний юмнуудыг нөгөө тэд нар бас ихэвчлэн бас сонирхоод авахтаа нэг бөөнд нь авдаг. Тэгээ чанартай бүр өшөө чанарын сайжруулаад загвар мангарын асуудлыг гоё болгочих юм бол экспортлох боломжтой байлгүй. Яг үгүй чи дээрүүд манайх чи шаазан гөлдөр байхдаа экспортлдог лөөсөө бас гадагшаа явуулдаг лөөсөн тий. Би бол одоо ерөөсөл төр засгаас ер нь одоо ганц харж энэ татварын асуудал дээр л ерөөсөө бараг жижиг дунд өдөр 100 цэглэх хэрэгтэй байхгүй. Нэг 5 ойрын нэг 5 жилдээ. Тэгжиж энэ үйлдвэр чинь өгж штэ. Болж өгöd энэ төсвөө байга тэр уулуурхаа мурхаа тэр юмнасаа бүрдүүлээд энийг хөгжих гээд байгаа жижиг юмгээд одоо мен вит улсуудын татварыг бүр бараг 4-5 жил өнгөдөд гэж юм бол хөл дээр усууд аюу амархан байна. Энэ усуудыг цалинтай болгоно. Бид нар чинь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж ижил усуудаа амжилт ер нь үйлдвэрлэл болж ижил амьдрал амжихаа гэж байна шүү дээ. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2025 онд 69.4 их найт төгрөгт хүрч өмнөх оноос 2% өссөн байна. За тус салбарын борлуулалтын орлогын 21.6%-ийг хүнсний бүтээгдэхүүн, 78.4%-ийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна. За хүнсний бүтээгдэхүүний худалдаа 2025 онд 15 их найт төгрөгт хүрч өмнөх оноос 5.3%, харин хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 54.3 их найт төгрөгт хүрч өмнөх оноос 1.1%-аар тус өсжээ. Хүнсний бас бүтээгдэхүүний өсөлтөд компьютер, түүний дагалдах хэрэгсэл, програм хангамж, харилцаа холбооны тоногд хөрөмжийн төрөлдсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа 10.9%, барилгын материал, техник, сантехник, халаалт, ус түгээх төхөөрөмж болон тэдгээрийн туслах төхөөрөмжийн бөөний худалдаа өмнөх оноос 9.2%, эм гоо сайхан ариун цэврийн барааны төрөлдсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа 9.7% өссөн нь голлон нөлөөсөн байна. Монгол болон Канадын хөрөнгөний биржид давхар бүртгэлтэй Эрдэнэ Resource Development Corporation компани нь хаалттай хүрээнд нэмж хувьцаа гарган 28.7 сая гаруй Канада доллар татснаа мэдээллээ. За тэд нэг бүрэн 890 Канада долларын үнээр 3.2 сая шиг хувьцааг худалдсан бөгөөд уг арилжаанаас олсон хөрөнгийг өөрийн 100% эзэмшдэг төслүүдэд зарцуулахаар төлөвлөжээ. Апо хувьцаат компани 2025 оны 2 дугаар хагас жилийн ашгаас нэгж хувьцаанд 65 төгрөг, нийт 69.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарлахаа мэдэгдлээ. За ногдол ашиг авах хэрэгтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалд гарах өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож ногдол ашгийг энэ оны 8 дугаар сарын 19-ний дотор холбогдох хууль журмын дагуу олгохоор шийдвэрлсэн байна.
Барилга, зам тээвэр, дэд бүтцийн салбарт төмөр бетон хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Бүк компани борлуулалтын орлого 2025 онд 16.6%-аар буурч 36.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. За мөн 2025 оны гүйцэтгэлд борлуулалтын орлогын 16.6% бууралттай зэрэгсэн удирдлагын зардал 2.1 тэрбум төгрөгөөр өссөн нь компани ашигт ажиллагаанд давхар дарамтыг үүсгэж ашиг нь 1.1 тэрбум төгрөг болж өмнөх оноос даруй 70%-аар буурчээ. Мэдээ үргэлжилж байна. За Шаазангийн цуглуулгаараа Монголдо толгой цохих хорлоогийн Батбүргийн хувийн цуглуулгаас бүрдсэн үзэсгэлэн Заназрын нэрмжээтэй дүрслэх хурлын музейн үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн 11-р сард дэлгэгдсэн юм. Үзэсгэлэнд орчин цагийн Монгол Шаазангийн түүхийг агуулсан ховор нандин үл давтагдах 600 гаруй үзмрийг олонний хүртэл болгосон. Батбүрөв 16 жилийн өмнөөс Шаазан эдлэл сонирхон цуглуулж эхэлжээ. Түүний аав нь Шаазан ваарны үйлдвэрт насаараа ажилласан урлаач хүн байсан нь түүний ийм сонирхолтой болгоход нөлөөлсөн гэж ярьж байлаа. Энэхүү үзэсгэлэн 1955 оноос хойших бүтээлүүд буюу зөвхөн Монголын Шаазан ваарны үйлдвэрт хийгдсэн бүтээлүүд бий гэдгээрээ онцлог. Батөрөв Шаазан эдлүүл цуглуулж эхэлсэн цагаас л өөрийн цуглуулгуудаар үзэсгэлэнгээ гаргах ном бичих хүсэлтэй байсан тухайга ярьсан юм. Түүний аав Цэрэгзэнгийн хорлоонд амьдралынхаа 40-од жилийг Монголын Шаазан варын үйлдвэрт зориулжээ. Батөрөвч зуныхаа амралтаар тус үйлдвэрт ажиллаж багаасаа Шаазан ваар сонирхогч нэгэн болж өссөн юм. Түүний энэхүү үзэсгэлэнд өдгөө цагийнхны нүдийг хужирлахуйц олон бүтээл тавигдсан байна. За жишээлбэл 1991 онд Монголын Шаазан варын үйлдвэрт бүтээгдсэн онцгой захиалга болох тухайн үеийн ханшаар 1500 төгрөгийн үнэтэй Чингис хааны хөрөгтэй ваар. За энэ ваар тэр үедээ 1-2 ширхэг л урлагдаж байсан тухай бидэнд хуваалцлаа. 91 онд үйлдвэрлэжсэн. Тэр үедээ 1500 төгрөгийн үнэтэй үнэлэгдэжсэн. Магадгүй нь хоёрыг хийж чадсан уу, нэгийг хийсэн үү? Тийм л бүтээгдэхүүн баг. Гэт энэ Шаазан варны үйлдвэр байгуулагдахаас өмнө Шаазан варны артел гэж байсан. Тэр үеийн бүтээгдэхүүнүүд бол ер нь их ховор, хийц, урлалж их гоётой байдаг. Тэд нар бол ерөөхдөө ямар ч цуглуулагч Шаазан цуглуулдаг хүмүүсийн ер нь одоо оройн дээд нь болдог л цуглуулгууд гэсэн. Манай аав болохоор хорлоо гээд насаараа Шаазан варны үйлдвэрийг анх байгуулагдсан цагаас эхэлж ажиллаж байсан. Дэвтэрт гартлаа ажиллаж байсан. Мөн дээр нь би ч өөрөө зуны амралтаараа Шаазан варны үйлдвэрт ажилладаг байсан байхгүй. Тэгээ ерөнхийдөө Шаазангуудаа гатарладаг. Энэ Монголд байсан. Тэгэл ер нь цуглуулсан. Дээр нь бас нэг одоо миний цуглуулах бас юу сэтрэж өгсөн бол манай нэг Ахмад цуглуулагч Хурандаа Батцаахан гэж юм байдаг. Тэр хүн маань бас ном гаргаад тэрнээс бас урам аваад цуглуулж гисэн. Батбүрийн хувийн цуглуулгын үзэсгэлэн нь Монголын Шаазан урлалын хөгжлийн 70 жилийн түүхийг нэг дор багтаасан соёл урлагийн үнцэнтэй арга хэмжээ болж байна. Шаазан эдлийн ур хийц, түүний дархлааг хадгалсан энэхүү үзэсгэлэн иргэдэд нээлттэй бөгөөд энэ сарын 30-ны өдрийг хүртэл Заназрын нэрмжит дүрслэх хурлын музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ. Тэнгэрлэгээс Баасан гарагийн 7 арга мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтааж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.